Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтжлан мэдлээ. За энэ зураг яриагаа сая нэг хэсэгхэн хугацаанд тасалдуулсан. Одоо бол ингээд цаашид өргөжлүүлээд яриагаа хийгээд явнаа. За өнөөдрийн ярих сэдэв бол одоо Өндрөгийн зам узар богдынхаа үйл хэргийг цааш нь өргөжлүүлж ярина. Урдын дугаарт бол одоо амьдрал аж ахуй болон зохиол бүтээлийн талаар ярина хэмээн яриагаа төгсгсөн байх. За энэ дугаарт бол Өндрөг богдынхаа зохиол бүтээлээс нь бол тавчхан ярий. За энэ зохиол бүтээлийнхаа юуг нь ярих юм бэ гэхээр Өндрөг богд маань бол 1686 онд соён бисгийн төрөвсөн. За 52 насны сүдэртэйтэй төрөвсөн. За энэ соён бүсгийг одоо өдөөг Монгол улс маань төрийн талбаан дээр мандуулан өөрсдийнхээ одоо цаашдын бэлэг тэмдэг болгон мөн өөрсдийн хэрэгэлдэг мөнгөн тэмдэгтэрээ дээр соён бон залсан гэж соёнбийг бол өөрсдийнхөө тэр оройн дээд шүтэн болгон залсан юм түүхтэй. За ийм түүхтэй. За энэ соёнбыг одоо ямар утга агуулгатай юм бэ гэхээр соёнбийн дээр байгаа тэр гал нь бол одоо монголчууд хүннүүгээс улбаалаад одоо гал дүүлийг бэлэгдэн нар сарыг бэлэгдсэн одоо бэлэгдлээ шингээсэн байдаг. Мөн одоо дотор нь байгаа одоо 2 гурвалжин дээр доорн байдаг. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хоорондоо эв найрамдалтай одоо байхыг бэлэгдэл байдаг. Мөн 2 хөвтэй ийм зураас байдаг. Энэ нь бол бас ийм Монголын одоо эрчүүд болон одоо эрэгтэй эмэгтэй гэлтгүү одоо Монголынхаа одоо хил хязгаарыг сахин хамгаалах тийм баттай байлгахыг бол одоо ингэж бэлэгдсэн байдаг. Мөн 2 загас байдаг. Арга бэлэг. Энэ нь бол загас бол нүдэн завчдаггүй амьтан. Тийм учраас одоо байн одоо Монгол улсын тэр хэр хязгаар төр одоо улсын одоо сонор сэрэмжтэй байхыг бэлэгдэж ингэж 2 одоо загсыг бэлэгдсэн байдаг. Мөн 2 талд нь баган шиг ийм босоо одоо 2 баган шиг ийм зураас байдаг. Энэ нь бол Монгол улсын одоо хил хязгаар одоо тийм татгшоо давтагчшгүй одоо хил хязгаараа бат бөх байхын тухайд ингэж бэлэгдэж энэ соёнбийг бол ингэж зохиосон байдаг. Тэгээд энэ соён бичгийн талаар бас маш их олон судлаачид судалгаа хийсэн байдаг. За үүний нэг тод жишээ бол Эрдэнэзүү хийдийн 7 дугаар цорж Лусан давагдарчээ ламтай юм. Энэ ламтан бол 1796 онд одоо соёнбийн бар зээлүүлээд 1789 онд бол соёнбийн бар зээлүүлээд 1796 онд бол энэ соён бисгийн талаар ном зохиол тойрвсон байдаг. Нэг бодис мөн бүр тойрвсон байдаг. Маш олон хэмжээний. Тэгээ энэ соёнбийг одоо тойрвохта Өндрөгийн зам узрын өөрийнх нь одоо амьдарч байсан тэр дөхөн буюу эвэм гачиланд одоо олон жилийн бүтээл хийгээд соёнбийн одоо тэр тайлбарыг одоо бичсэн тийм анхны лам гэж үсэн гэж үздэг. За манай тэр зургийн ламтан бол нэр нь бол 3 янзаар одоо номныхаа төгсгөл бичсэн байдаг. Лусан давагдарч эсвэл хас базар балган шатвэдэрч гэсэн юм 3 янзаар нэрээ бичсэн байдаг. Тэгээ энэ соёнбийнхаа тэр судалгааны тэр бичвэр бол соён бичгийн тэр зохиос номынхаа бол соёнбийн утга агуулга гүн гүнзгийг одоо нарийн тодруулан гаргахад одоо хүчин мөхсдгөө хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр энэ соён нь одоо ямар их одоо гүн гүнзгий утга агуулгатай юм бэ гэдгийг бол энэ зохиол бүтээл ингээд тойрогдож байсан Эрдэнэтэй лам ингэж бичгээр бол энэ Өндрөгийн богд маань одоо маш гүнзгий одоо энэ монголчуудад одоо цаашид одоо энэ төрийнхөө талбаан дээр одоо шүтэн бишрэх нарийн тэр зохиол бүтээлээ одоо ингэж бидэнд бичиж үлдээсэн байгаа юм. Энийг ч одоо цаашдын одоо Монголын төр төшөөдийнхэн хүртэл ингээд 24 оноос эхлээд 1911 он 24 оноос эхлээд одоо энэ соён тэмдэг бол одоо Монгол улсын тулсгаар догтлолны баталгаа байх нь зүй юм аа гэдэг ингээд цаашид ингээд талбаан дээрээ ингээд мөнхч үссэн
маш олон баримт байдаг. Тэгээд өнөөдрийн яриагаа энэ хүрээд өндөрлөе. Цаашдынхаа яриад бол энэ талаар одоо дахин гонцгийрүүлэн ярина. Та